Дэлхийн кино урлагийн хөгжил чиг хандлага нь нийгмийн төрөлх рүү шилжсэнийг Францын киноны урлагч Томас Балмас өнгөрсөн зам Монголд ирэхдээ онцолж байсан билээ. Иймээс дэлхийн кино үйлдвэрлэгчид ашиг орлого олохын тулд нийгмийн төрлийн кино бүтээл хийх шаардлагатайг тэрээр тайлбарласан. Өөрөөр хэлбэл дэлхийн үзэгчид өдөр тутмын амьдралдаа гарч ирэх хүндрэл бэрхшээл, стрессээ тайлахын тулд энэ төрлийн киног илүү шимтэн үздэг байна. Яг үүнтэй адилхан Монгол уран бүтээлчид дэлхийн үзэгчдэд зориулж дэлхийн хэмжээнд сэтгэж өргөн цар хүрээтэй бүтээл төрөх хэрэгтэй. Мөн киноны үйлдвэрлэлд чанартай технологи, чадвартай жүжигчин, уран бүтээлчид сайн зохиол шаардлагатайг олон улсын кинод найруулагчид зөвлөсөн. Одоогийн манай кино уран бүтээл зөвхөн Монголынхаа үзэгчдэд зориулсан жижигхэн сэдвийн хүрээнд бүтээгддэг байна. Энэ айдлыг зогсоож улсынхаа кино үйлдвэрлэл үзүрэншүүлжийг үндэснийхээ хэмжээнд сэргээн эдийн засгийн эргэлтэнд оруулж чанарыг нь сайжруулах хуулийн төслийг боловсрол санхүүгийн ухааны яамнаас боловсруулж өнгөрсөн 4-р сарын 28-ны өдөр улсын хурлд өргөн барьсан. Ингээд үржигтэр улсын хурлын нийгмийн бодлого боловсрол санхүүгийн ухааны байнгын ороо киноны тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн 100% саналаар дэмжсэн. Хэрэв киноны тухай хуулийн төсөл улсын хурлаар батлагдвал үйл ажиллагаалтай зохиогчоос продюсер, уран бүтээлийн багаас кино театр буюу түгээгчид кино театраас буусан киног оюуны өмч хэрэгтэйгээр IPTV сувгууд гэж холбогдсон кино үйлдвэрлэлийн сүлжээг ойлгомжтой хинхнийх нь эрхийг хамгаалсан том айлтай болно. Мөн төрийн бодлогоор улсынхаа уламжлалт, өв соёл, ёс заншил, түүхээс сэтгэлэн бүтээсэн түүхийн болон баримтат киног дэмжиж эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл шинээр төрөн гарч киног шинжилж үнэлдэг салбар бүрийн төлөөлөөс бүрдсэн 11 гишүүнтэй кино зөвлөлийн мэргэжлийн байгааг байгуулж тэдний шүүж үнсэн бүтээлийг дэмжиж урамшуулдаг кино санг байгуулах. Дан эдийн засгийн үзүүлэлтээс гадна нөө арт кино гэдэг шигээр бас киноны хэд коммерческий болохгүйгээр кино урлагийг нь бас барьж явах тэр судлаач хүмүүжлэгч нар тэр зөвлөлт дотор байгаа учраас та нар хэд алаан хядаантай юм уу эсвэл тэгэхэд кино урлаг талаас нь биш зүгээр мөнгө хөөсөн нэг юм болох шоуны кино болгочихгүй байх тэр зүйлүүдийг нь мэрэгжлийн талаас нь зөвлөгөөгч дүнэлтүүд гарах юм киноны мэрэгжлийн зөвлөл гэж хажууд нь энэ зөвлөлүүдийг хийж явж байгаа юм. Гуравт хамгийн сонирхолтой байгууллага бол нэгцгийн үйлчлэгээний газар. Ердөөсөө 3-4 хүнтэй тэр нь кино зураг авалт хийх гэж байгаа хүмүүсүүдэд зөвшөөрлүүд олгохоос гадна туслаж гол нь дэмжиж өгнө хуулирхцэн бол. Нэгдүгüүрт нь оюуны өмчөөр баталгаажуулж хуульчдах болсон. Тийм учраас тентгийн ажилчдын гол хүмүүс нь хуульчд байна гэдэргээд бүр журам мурмыг нь гаргаж ирсэн байгаа л. Мөн Монгол Улсын байгалийн сайханд түүх ёс заншлыг илтгэсэн хувцас хэрэгслийг ашиглан кино зураг авалтаа авсан гадна татны уран бүтээлчдийг кино бүхэд зарцуулсан хөрөнгийн 40 хүртэлх хувьтай тэнцвэц мөнгөний урамшууллыг олгох юм. Энэ хөрөнгийг босгохын тулд улсын засаг дарамт учруулахгүй кино зүрийн дасгалбар бүрээс 3% нь авч киног дэмжих сангийн хөрөнгийг босгох юм. Сайн бүтээл чанартай кино хийхин тулд зохиол жүжиглэлтээс гадна зураг авалт ашиглах техник, тоног төхөөрөмж, орчин үеих байх учиртай. Иймээс кино үйлдвэрлэгчдийн гаднаас оруулж ирэх техник, тусгай тоног төхөөрөмж, галийн албантраас чөлөөлөх залтагч киноны тухай хуулийн төсөлд тусагчаа. Нэгдүгээр бид техник технологийн талаас нь галийн хөнгөлтүүдийг оруулж ирж байгаа. Дэлхийн хэмжээний уран бүтээл дэлхийн хэмжээний уран бүтээлийг хийхэд заавалчгүй Америкт юм уу, Хятад юм уу, Сингапурт очиж хийх биш. Уран бүтээл нь өөрөө дэлхийн байх хэрэгтэй. Ганцхан тэр агуулга чанар нь өөрөө дэлхийн байх хэрэгтэй. Ингийн тулд дэлхийн хэмжээний нэгдүгээр тоног төхөөрөмж хэрэгтэй. Дэлхийн хэмжээний зохиол хэрэгтэй. Дэлхийн хэмжээний хүмүүс хэрэгтэй, тийм. Тэгжээж бид нар тэр тухай ярих болно да. Тэгэхээр заалтуудаар яаж дэмжиж нөхөр нэгдүгээрт нь дэлхийн хэмжээний тэр чанартай тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх гайлын татврын чөлөөж заалж байгаа. Хоёрдугаар зохиолуудыг заавалчгүй нөгөө нэг мэрэгжлийн зөвлөлийнхаа журмаар нь бол заавалчгүй ингээд Монголын тухай нэг 2 кино хийхээсээ гадна хүн төрлөختний үн цэний тухай кино, хүн төрлөختний үн цэн. Өөрөлдвөл зах зээл рүү хандсан тий. Том зах зээл рүү гаргахад чиглэгдсэн. Энэ кинонууд хийх тэр юу гэдэг менежментийг нь тавьж өгч байгаа байхгүй мотивац. Кино салбарт шийдэх ёстой өөр нэг асуудал нь оюуны өмчүүлэх. Хөрөн мөнгө цаг хугацаа мэдлэг баянаа зарцуулж бүтээсэн оюуны урлагийн бүсдийн бүтээлийг үнэлэхгүйгээр хулгайлж үнэлбэрүүгээр цэцэх сүүлийн үед асуудал бишүүлсэн. Ийм үйлдэл гаргасан хэн нэгэн хүлээх хариуцлагч тодорхойгүй байсан юм. Харин киноны тухай хуульд уран бүтээлчдийн оюуны өмчийг хулгайлж олон нийтэд цацсан этгээдэд хүлээх хариуцлагыг эрүүгийн байцаан шийдэх бол зөрчлийн үйлдэлд хамаатуулан зохицуулах залтыг чоруулсан байна. Өнгөрсөн онд оюуны өмчийн газарт ирсэн гомдлын 60% нь зохиогчийн эрхтэй холбоотой ажээ. Ингэхдээ захин ертөнцийн интернетэд зохиогчийн эрх хамгийн ихээр зөрчигдсөн байна.
Харин уран бүтээлчдийн зүгээс өвгдээсээс уламжлагдсан ирсэн арви их баялагтай түүх соёлоор ялгарч оюун санаагаа сайтар ажилуулж аж дэлхийн бүтээлүүдэд өрсөлдөхөц бүтээл төрөх боломжтой гэдгийг учирладаг юм а.